Их зохиолч Даш Дөржийн Нацаг Дөржийн мэдээлсний 120 жилийг тохиолдуулан Монгол улсын ардын уран зохиолч Төрийн Сойрхолд соёлын гай үзтгэлтэн дөнгөтийн цодол гэрэл харанхуйн дуйлууд шин номын нээлттэй 5 дугаар сарын 9-нд 100 мод суманд хийсэн юм а. Гэрэл харанхуйн дуйлууд ном нь ардын уран зохиолч дөнгөтийн цоодлын бичсэн 70 дуйлыг эмхтгсэн бүтээл төдийгүй аймгийн хэмжээнд дуйлын төрлөөр гарч байгаа анхны төвөр гэдгээрээ онцлогтой юм а. Номын нээлтийн үеэр ардын уран зохиолч дөнгөтийн цоодол амьдрал уран бүтээлийн талаар сэтгэлдээ инхүү илэрхийлсэн юм а. Миний бодлоор энэ дуйл гэдэг чинь энэ зүгээр төрөл зүйлийн хувьд сонин доом биш. Тэр бүр хүмүүс бичдэггүй би бичье гэд ингэж гэлэлзээ гэж аминда өөрийгөө тордъё гэж бодсон юм биш. Үнэн дээр яруу найрагч шударга юм бол зөрчил хүмүүсийн сэтгэл санааг эмзэглүүлж яваа тэр орчныг шүлэгтэн тусгая гэвэл дуйл бичих ёстой. Хүмүүс боддог дуйл гэхдээ зэрэг зүгээр нэг л баатарлаг дайн тулаан ийм бишээ. Энэ амьдрал гэдэг чинь бол тийм барагдах юм биш. Бид амьдралыг бүгдийг нэвч шовт хараад байгаа юм биш. Энэ амьдрал чинь болж бүтэж байгаа юм шиг магадгүй хаахаа гэсэн хээ гэсэн инээж хөссөн энэ хүмүүсийн хүртэл сэтгэлийн эмзэглүүлж яваа ийм юм их байдаг. Миний энэ өнөөдөр гарсан энэ 70 дуйлтай энэ номонд 1971 онд би дуйл бичиж ил байсан байна. Тэгээд 81 онд эсвэл 91 онд би одоо ч гэсэн тэнийг бичсээр л байгаа. Хоёрдугаар тэр дуйл гэдгийн сэдв нь маш өргөн. Тэр бид мэднэ тэр одоо явуу багшийн тэр сохор зоосны дуйл гэдэг байж байхад нөгөө нэг талд Японы нөгөө Хирошима болсон их аюулын дараах бяцхан охины амьдралын тухай одоо бичсэн дуйл ингээ байж байх. За ер олон шүү дээ. Хайшаад бол хайшаа энийг ярьж болно. Оросын яруу найрагч Есенний нэг шар жингэрийн тухай дуйл байдаг. Энэ өөрөөр хэлбэл энэ аливаа шударга яруу найрагчийн бичдэг амьдралыг нэг талаас нь биш. Одоо амьдралыг тал хүрээр тусгай сэтгэлийн хэлий гэсэн хэн бүхний үзэгэн дороос дуйл төржил байдаг ёстой юм тийм байсан. Тэгэхээр минийх онцгой нэг бах уу. Би тэгээд тэр 71 оноос хойш ихлээр их л цаг хугацаа өнгөрч байна. Тэгтээ би цаг хугацаа байдагсан бол дахиад дуйл бичмээр байна. Хоёрдугаарт тэр зөрчил тэмцэл гэдэг чинь юу юм шүү дээ. Одоо зүгээр нэг ямар нэгэн хатуу ширүүн буу зэвсэр аль эсвэл хөрөнгө чинээний өрсөлдөөн энэ энтриг одоо бичдэг гэдэг бишээ. Хүн энэ амьдрал гэдэг юмтай хүн тулгараад тэгэд тэрнийг ойлгосон янз бүр байгаа. Миний энэ номон дотор хэмэтгэв гэж дуйл бий. Тэн дээр бол одоо тэр хэмэтгэв гэдэг хүн гарантай. Тэр хүн бол ерөөсөө дугуйл явна. Болоод байгаа юм шиг явна. Гэхдээ тэгээд энийг бол хүн мэдэхгүй. Энэ бүр хүүхэд байхын хэмэтгэв гэдэг нэр эцэг нь өгчихсөн. Чи одоо ер нь томоотой явна шүү. Хэл үггүй явна шүү гэдэг. Гэхдээ тэгээд тэр зарчмыг баримтлаад амьдарчихсан тийм нэг хүний тухай гардаг. Гэхдээ тэгэхээр ийм хүн их олон байдаг. Тэр тухай хүртэл бичсэн би. Би бол хүн гэдэг амьдралд ороод
зүгээр нэг тийм дугуй нэг амтан гэлдэрч явах тэгснээрэн энэ их үн хүндтэй хүн болох гимгүй дуугүй ийм хүн болох ийм юм бол байхгүй. Миний хэмэтгэв дээр бол тэр л санаагаа гаргасан. Гэхдээ би өөрийнхөө дуйлууд дотор нэг юмыг мэддэг. Би өөрийгөө одоо жоохон магтсан болох уу тэгэхгүй дээ. Юу штэ. Миний дуйлд ямар нэгэн хараал зүхэл тэр хүнийг хэнийг ч юм хүнийг ямар нэгэн байдал руу түлхээд байгаа адмөрийн муухай байж болшгүй муухай хүн байна, муу хүн байна гэсэн бол байхгүй. Тэглээ тэгж албагүй. Манайд бичлэг их юу яатсан байгаа юм л доо. Ганцхан дуйл дээр биш. Ер нь тэгэл нэг сайн баатар тэгэх юм бол нөгөө талд нь муу баатар тэгээд ингээ хоёр хувааж аваад муу дээрэн ертөнцийн бүх мууг овоолоод сайн дээр нь бол одоо ертөнцийн бүх сайн сайхан юмыг овоолоод ингээд тэр бол үнэмшилгүй ийм болчиход энэ талаарч байж байгаа. Тэгээд хүмүүс юу гэх юм байгаа юм нэг тэгээд уншвал одоо бас нэг бодол төрөх бах. Би аль болохоо нэг ч гэсэн хүн уншаасаа л гэж бодож байна. Тэр ер нь зохиолч тийм шүү дээ. Үнэндээ хүнд уншуулах л гэж юмаа бичдэг. Тэгээд энэ дуйлын маань номыг хэн юу гэж үзэх юм бөө мэд. Одоо ямар ч жил гэсэн олон жил орлоо. Тэгээ энийг нэг хүүхэд маань энийг нэг хавтаслуулж өглөө. Тий.